1954 оны 7 дугаар сарын халуун өдөр Японы Токио нисэх онгоцны буудлын ажилтнууд таамаглахад хэцүү нэгэн бэрхшээлтэй тулгарв. Тэр нь Европоос ирсэн таврад хэмээх улсаас ирсэн зорчигч байлаа. Түүний царай төрх нь яг л ингийн Европ хүнтэй төстэй. Мөн түүний авч явсан мөнгөнд дэвсгэртүүд донд Европын хэд хэдэн валютууд хамт байжээ. Нисэх онгоцны буудлын ажилтнууд албан ёсны пассвортон дээрх таврад гэх улсыг яагаад мэдэхгүй байгааг олж мэдхийн тулд өнөөх таврадаас ирсэн гэхэрийг нэгэн тусгай өрөөнд авчиж асуулт асууж эхэлсэн байна. Үүний дараа нисэх буудлын ажилтнууд түүнээс газрын зураг дээр таврад гэх улсыг зааж өгөхийг гуйх үед тэрээр баг зэрэг уурлан энэ бол миний компанийн ажлаар 3 дахь удаа Японд ирж байгаа айлчлал гэж тэрээр хэлсэн байна. Мөн тэрээр сүүлийн 5 жил ийм байдлаар Японд олон удаа зорчсон гэж хэлжээ. Мөн тэрээр энэ удаад яагаад түүнийг нэвтрүүлэхгүй байгааг баг зэрэг гайхаж эхэлсэн байна. Гэвч нисэх буудлын ажилтнууд хожим түүний очих гэж байсан гэх компаниас асуух үед тийм хүн үнэхээр танихгүй, ийм хүн манад ирж байгаагүй гэсэн хариултыг хэлсэн байна. Мөн түүний буух гэж байсан зочид буудлын дээр очин ийм нэртэй хүн ирсэн эсэхийг асуух үед зочид буудлын ажилтнууд тэдэнд ийм нэртэй хүн захиалга өгөөгүй гэж тэдэнд хэлсэн байна. Тэрээр хэдий Европ хүн боловч Японоор маш сайн ярьж байсан нь түүнийг өмнө Япон улстай харьцаж байсны баталгаа болж байлаа. Тэрээр мөн Франц хэлээр маш цэвэр ярьж байлаа. Ингээд нисэх онгоцны буудлын ажилтнууд түүнд газрын зураг үзүүлэн өөрийн тавраад гэх улсыг зааж өгөхийг хүссэн боловч тэрээр газрын зураг дээрээс өөрийн улсаа олж чадахгүй баг зэрэг сандарч эхлэв. Тэрээр газрын зураг дээр Франц, Испани, Андоррын ойролцоо зан манай улс яг л энэ хавцаа байдаг байсан юм. Бүр мянган жил орчин тогтнож байгаа улс шүү дээ гэж тэдэнд хэлжээ. Тэрээр нисэх буудлын ажилтнуудад байн газрын зурган дээр зааж манай улс энд л байдаг. Яагаад энд байхгүй байгаа хэмээн уурлаж эхэлсэн байна. Удалгүй тэрээр засгийн газрын ажилтнуудтай уулзуулж өгөхийг шаардсан. Энэ хэргийг яаралтай шийдвэрлүүлж өгөхийг хүссэн байна. Түүнийг нисэх онгоцны буудлын өрөөнд удаан хорж чадахгүй болсон тул нисэх буудлын удирдлагууд уг асуудлыг шийдвэрлэх хүртэл ойролцоох зочид буудлын өрөөнд түүнийг түр байлган гадаа нь 2 цагдааг хамт үлдээсэн байна. Ингээд их баригчид уг асуудлыг бүрэн шийдвэрлэж дуусах хүртэл уг аялагч өрөөнөөс гарах эрхгүй байв. Тэр оройн 2 харгалзагч түүнийг шалгах үед тэрээр өрөөнд оройн хоол идэж байсан бөгөөд удалгүй тэрээр унтсан байна. Хэдийгээр түүний өрөөний хаалганы гадаа 2 харуул байсан ч маргааш өглөө түүнийг шалгах үед тэрээр орц сураггүй алга болсон байлаа. Түүний цогтож болох цорын ганц боломж нь цонх байсан бөгөөд гисэн ч түүнийг цонхоор гарсан гэх ямар ч улам өргөлдөөгүй байв. Уг аялагч орц сураггүй алга болсон асуудал Японы их баригчдын хувьд жижиг асуудал байсан бол дэлхийд даяар маш том сенсац тарьсан юм. Таврад гэх улсаас ирсэн хүн хэн байв? Тэр өөр орон зайд гацсан хүн байсан уу? Эсвэл үнэхээр цаг хугацааны аялагч уу? Энэ бүгдийн хариулт одоо хүртэл олдоогүй байна. Энэхүү онцгой мэт болсон явдлын талаарх мэдээллийг анх интернет бий болохоос өмнө хэвлэгдсэн Colin Wilson-ы эрхлэн гаргасан Боломжит хувилбарууд гэх номноос олдсон байна. Wilson уг номоо 1981 онд хэвлүүлсэн бөгөөд Японд болсон үйл явдлаас хойш 27 жилийн дараа гаргасан юм. Энэхүү номон дээр маш олон учир битүүлэг зүйлсийн талаар гардаг бөгөөд алга болсон хүмүүс цаг хугацааны аялагчид хайр гариг нисдэг тав гэх сонирхолтой мэдээллүүдийг багтаасан байлаа. Уг номон дээр хэвлэгдсэн үйл явдлууд тодорхой баримт, нотлохон дээр хэвлэгдэн бий болсон жинхэнэ бодит болсон явдлуудаас бүрдсэн мэдээллийн их сан байлаа. Хамгийн хачиргалтай нь уг таврадаас ирсэн гэх хүн алга болсон өдөр түүний бичиг баримт мөн авч явсан эд зүйлсэнд сүм бүгд хамт алга болсон юм.